За яг анх хар тамхи хэрэглэж үзсэн яг шалтгаан нь яг юу юм бол? Энэ бол яг нөгөө найзын юм байсан л да. Би болохоор өөрөө ингээд тэр талаар ерөнхийдөө мэддэг ойлголттой одоо ингээд хар тамхи гэж үл байдаг, ингээд энийг хэрэглэдэг хүмүүс байдаг гэдгийг мэддэг. Би бол амьдралдаа бол хизээч энийг бол хэрэглэхгүй гэд амар тийм итгэлтэй бодож явдаг байсан. Амар хол байдаг. Одоо тэр хүний тийм хэрэглэдэг гэж бол би өөрөөсөө мэдээгүй явж байгаа. Гинт л яг санал болгоод юм лээ. Ер нь бол хэрэглүүлж салдаг юм хэлээ л дээ. Одоо яг харцсан байгаа учраас хичнээн татгалцсан ч гэсэн би бараг л одоо намайг айгүй ойлгоод байгаа жаргалтай байх гэдэг одоо ийм санал болгоод байгаа юм шиг ингэж өөрийгөө ойлгуулад бахаар тухайн үед бол бараг тийм юм шиг гээд ингэ хүлээж аваад тийм болчихсон. Би бол энэ миний нь бол яг даахгүй яг ингэ нэг юм зүрх ингэж чад бараг хүч юм шиг санагдаад бүр амар бие чагнажсан бүр ингэ шууд бие чагнал тэгэл тэрнээс хойшоо бүр ингэ төрс амар бүлждэг ч юм уу гэд би хариу урлууд бүр ингэ айгүй амар байсан. Сэтгэл зүй гэдэг бол чамайг удирддаг юм бол огтоосоо биш юм аа. Тэ? Одоо сэтгэл зүй гэдэг бол чиний яг гартай адилхан одоо тэ чамаар удирдуулдаг нэг тийм зүйл байхгүй юу? Тэгэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр одоо юу гэдэг би ингээд гониглаад байна тий. Тэгэнгүүт хин нэгэн чиний одоо тэр гонигийг байхгүй болгох ёстой юм шиг тий. Ямар нэгэн зүйл тохиолдож чи тэр одоо гониг гэдэг зүйлийг мэдрэмжийг одоо мэдрэхээ болох юм шиг санаад идэг. Хин нэгнээс аз жаргалыг хайдаг тий. Хин нэгэн намайг жаргалтай болгох ёстой. Эсвэл ямар нэгэн зүйл саяны жишээнэр ч юм уу тий. Намайг аз жаргалтай болгох ёстой гэж бодсноос болоод алддаг тохиолдол байгаад байна. Мэдээж сэтгэл зүйн хувьд бол хамгийн хөрсөн. Бүр тэр бол үнэхээр амар аимшигтэйсэн. Тэгээ би мах бодчихсэндээ амар хөрсөн. Одоо энэ зүйлийн талаар ингээд сонсох нэг өөр, яг өөрөө ингээд мэдрээд явах нэг өөр, хүн ингээд өөртөө яг нэг юм би бол хизээч ингэхгүй ийм байлд орвол би эндээс гарчин гэдэг нэг юм мянга ихтгэл байгаа ч гэсэн яг би бүр тэндээс ингээд алдарсан байгаа. Өөрийгөө ингээд барьж болиулж чадахгүй ингээд хэдэн өдөр өнгөрцөн байгаа. Яг анзаарал амар айж хэлсэн. Миний бодлоор одоо ингээд ямар нэг одоо юм сөрөг зүйлсд ингээд онтоод ингээд ийм болчихсон хүмүүсийн яг хамгийн эхлэлийн цэг нь бол юу нь бол яг дандаа сэтгэл зүйн асуудал байдаг. Ер нь хүүхдэд гэлтгүй хүнд нэг заавал одоо хангагдахыг хүсэж идэг хэрэгцээнүүд байгаад байдаг. Үүний нэг нь бол бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байгаад байгаа тий. Сэтгэл зүйн хувьд, бие бэлтрийн хувьд тий. Хин нэгэн эн чинь бас ийм чаддсан байж тээ гэдгээ ингээд хүлээн зөвшөөрүүлэх тэр хэрэгцээ хүн болгонд байдаг. Тэгэнгүүт хүүхдүүд энэ хэрэгцээгээ хүүхдүүд ч гэсэн энэ хэрэгцээгээ хангахын тулд өдөр болгон хэн миний энэ хэрэгцээг хангаж өгөх болоо гэсэн байдлаар ерөнхийдөө одоо тэр зүйлийг хайж идэх гэж ойлгож байна. Тиймээс бид нэр хүүхдээ найз нөхдөдтэйгөө байлгахад нь дургуутсах бишээр эсвэргээрээ би ч гэсэн найзтай ч адилхан чамайг хүлээн зөвшөөрж дэмждэг шүү гэдэг энэ мэдрэмжийг хүүхдэд төрүүлж авах ёстой гэсэн. Хүмүүс ч яг хандаж яг юу гэж л гэр бүлийнхэн ч гэдэг юм уу те. Бүх зүйл дээр ер нь бол зориг л амар шаарддаг юм билээ. Боломжгүй юм гэж байхгүй. Одоо ингээ хичнээн ингээд бүр ингээ хэрэглээд амар олон жил болцсон. Би угаасаа өнгөрсөн ч гэж бодож болохгүй. Гарахад бүр үнэхээр амар боломжтой байдаг. Тийм бас бүр тийм амар хэцүүж биш. Чи магадгүй буруу юм хийсэн баг те. За тэгээд үүний дараа одоо юу гэдэг интернет ч болж олон хүмүүс зовсон л байх. Гэхдээ чи яг одоо бол чи энэ бүх зүйлийг орхио те энэ бүх зүйлийн ард нь гараад яг одоо ингээд энийгээд алхаж байгаа чинь бол баатар юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Эцэст нь гэж хэлэхэд ер нь нэг удаа хэрэглээд үзсэн ч бай амар олон удаа хэрэглэдэг ч байсан бай. Одоо цагтаад баригдах нь тэр зүйлийг хэрэглээд юм уу хэрэгэлцэн байж байгаад цагтаад баригдах нь хамгийн том аюул биш. Яг чи хиндэж баригдахгүй тэр зүйлийг хэрэглээд буруу юм хийж байгаагаа ингээд өөртөө зүвтгөөд хүрээлэл чинь хүртэл ингээд зүвтгөөд яг одоо тийм байвал тэр л яг хамгийн том аюул шүүл гэж хэлмээр байна.